Монголчууд Европт нэвтрүүлгийн багийнхан маань явсаар Швед улсын Стокгольм хотод ирээд байна. Энд бид сушины сүлжээ ресторан ажилладаг Баасан хүү болон түүний эхнэр Эриксман нарын гэр бүлтэй уулзаж тэдний Шведэд бизнес хийж байгаа туршлагаас хуваалцах боломж тохиолсон юм. Ингээд үзэгч та бидний бэлтгэсэн шинэхэн дугаартаа тавтай морилно. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Намайг Эриксман гэдэг, алгаагийн Эриксман. Би 2001 онд Шведэд ирсэн. Тэгээд энд манайх одоо гэр бүлээрээ 4 хүүхэдтэй, алдар дахиад 2 дуурайдантай. Тийм сайхан гэр бүл байна. Шведэд бол одоо 22 жил амьдарч байгаа. Бизнес үйл ажиллагаа эрхэлдэг суши рестораны. За тэгээд уг гардал нь бол Улаанбаатар хотын хүүхэд. Аав ээж хоёр худалдааны ажилчид байсан учраас ерөнхийдөө багын одоо өссөн төрсөн очин одоо худалдааны мэргэжлийн тэгэхээр ерөнхийдөө аав ээжийн маань мэргэжил бол ер нь биднийг хүний нутагт ингээ бизнес байхад эрхлэхэд бол гол үндсэн суурь нь болсон юм байна гэдгийг бол олон жилийн дараа бол ойлгож байгаа байхгүй. Тэр үл бид нар дуртаадаг үгээд орцсон ч юм биш. Зүгээр ерөнхийдөө цаад өгөгдөл нь яваад. Тий, өгөгдөл нь байсан юм байна. Тий. Ямар боловсрол эзэмсэн юм? Монголд ямар сургууль төгссөн? Дунд сургууль төгсөөд яг тухайн үедээ 92 он чи яг нэг 8 ардчлал гарцсан үе тий. Тэгээд бид хоёр чинь айлын хоёулаа отгоо хөвгтөө тэр үе чинь хүмүүсийн амьдрал ямар байлаа тэгээл гадагшаа дутгшаа гараад яг 10 жилээ төгссөний дараа бол нэг хэдэн жил дунд нь бизнес гээл завсарч байгаа цөвлөлт нь 97 онд бол эд сургуульд ороод хуулийн мэргэжлэр төгссөн. Төгссөн жилээ аль сургуулийг? Хотын нэр гэсэн сургууль төгссөн. За хуульч болж. Хуульч болсон. За тэгээд төгссөн жилээ ерөнхийдөө бас мэргэжлэрээ ажил төрөлд орчих санаатай. За тухайн үедээ бол бас ажлын юмээс ерөнхийдөө улс төрийн ч гэдэг юм уу тэр тухайн эх орны тэр үеийн өөрөө залууч байсан тий одоо ингээд нэг газар ажилд орох гэх тэгэхээр төрийн албаны шалгалт өгсөн байх хэвээр. Төрийн албаны шалгалт өгөх гэхээр ажилласан жилдээ байх хэвээр гэдэг ингээд тэгээд яг айлын отхон хүүхэд байдаг танилтал ах дүүс за хомсхон тэгэл ерөнхийдөө за ер нь гадаад гарах сонголт нь тий яваад нэг хэдэн төгрөг олоод буцаж ирээд болох ер нь тэ мэргэжлийн ажлыг хийсэн дээр юм байна гэсэн юутай. Тэгээ яг хил ус зургийг гадаад дотоод гарын юм үзье, нүд та хэлээ гэдэг. Тэгээ төгссөн жилээр гарсан. Ерөөсө хавар төгссөн 2 ажиллаа хүн биш. Харин ер нь намар хүртэл ажил хийсэн л гэсэн үг байхгүй юу? Хавар төгсөөл намар хүртэл ажил хайгаад тэгээд за ер нь эхний ээлжинд хүм мөнгөтэй болох хэрэгтэй юм байна. За байгаль хэд нэг орон унах унаа тий. Тэгээд гарсан. Тэгээд нэг мэдсэн чи 2001 онд гарсан хүн чи ингээд 2022 23 он гэсэн. Ингээл энэ л бидний байх 22 жил одоо ингээд ажиллаж байна. Бид нэрээ л ажиллаж амьдрах байх хэвээр газар юм байна л. Чи өөрөө хуульч хүн. Тэнгүүтээ өнөөдөр яг одоо Шведэд бизнес хийхэд давуу тал нь юу вэ? Бас сул тал нь юу гэдэг талаас. За давуу тал бол одоо юу хүн ер нь зогсолтгүй хөдөлмөрлөж явахад одоо анх ингээл бизнес эхлээл ингээ манай одоо ингээд эх орныг муулаач яхав тий ингээд яг ингээд хүсээд байхад бүтгүй юм байдаг шүү дээ тий энд бол ерөөсө бүх хүнд тэгш эрэхтэй би өнөөдөр рестораныг хийх хүсэж байна би өнөөдөр компани хийх хүсэж байвал хүн болгонд нээлттэй чи болохгүй гэсэн юм байхгүй нээх бол хамгийн амархан үйл ажиллагааг авч явах вэ? Яаж цаашид авч явах вэ? Тэр чинь л амьдралын шалгуур байхгүй. Дуртай хүн компани гэж болно. Ямар сандаа Монголд очиод байжсэн чи танаа тэр Швед чи хүн болгон захирал юм уу гэж асууж байсан. Яг. Тэгээ яг нөгөө сонсон хүн болгон суши ресторантай компанитай гэж ярьдаг л байхгүй. Тийм. Гэхдээ яг сүүлийн үед манай монголчууд мундаг байгаа. Хуучны одоо бидний үеийн ажил бүгд л бизнес эрхэлж байгаа. Мундаг байгаа. Үнэхээр мундаг.
Таяр одоо гэр бүлийнхаа бизнесийг эхлүүлээд суши ресторан хийгээд тэгээ олон жил болж. Одоо өнөөдөр ингээд Шведийн Стокгольм хотод одоо 5 салбартай. Энэ хүртэл ер нь амаргүй хүнд хэцүү байсан үе. Хэцүү байсан үе байгаа. 2010 оны хэрчнийг. За эхний ээлжинд бол яг нөгөө хүүхдүүд бас жоохон мохон байсан, хүүхэд цөөхөн байсан, залуу үед бол хүн чинь яг ерөөсөө амралтгүй хосчдөг гэсэн байхгүй юу. Тэгээд сүүлдээ за саяны бүр сүүлийн нэг хэдэн жил нөгөө корона гарлаа. Тэгээд яг нэг коронагийн үед бол би бол өстой хамгийн хэцүү үе тууллаа гэж бодож ирсэн тухайн үедээ. Тэр чинь ингээд 40-од ажилчтай байж идэг. Гэнт ингээд бүх юм зогсчдөг. Тэгтээ Шведийн засгийн газар бол өстой айгүй мундаг арга хэмжээ авсан. Ягаад гэвэл жижиг бизнес эрхлэгчдэд одоо ресторан бар ерөөс хаагаагүй байхгүй. Хүүхдүүдийн сургууль соёлыг ерөөсөө зогсоогүй. Хүүхдүүд цэцэрлэгтээ явж байсан, сургуульдаа явж байсан, бизнес эрхэлж байсан. Гэхдээ яг нэг оройн цагаар ингээд нэг юу зардаг, арх зардаг ресторан гэдэг шүү дээ. Тэрийг бол хаажсан. Тийм учраас том бизнес эрхэлж байсан хүмүүс бол айгүй хэцүү байдалд орсон. Яг бол бизнесийг хаачиж байгаа. Бидний одоо яа гэв Монгол хүний заяа төшдөг ч юм уу манай монголчуудад ер нь айгүй дайгууд аваад гарцсан шүү. Тэгээ хэрвээ ингээд ресторанд хүн байхгүй байсан ч гэсэн бид нэр яг нөгөө арга ингээд нэг хувирах чадвар сайтай хүмүүс юм шиг байгаа. Өрвөх тий. Тэгээд бид нар чинь нөгөө айгүй олон монголчууд нам Монгол ажилчинтай бүгдээрээ цалин мөнгөө яах вэ? Ажлын гэрээ гэдэг юм чи ерөөсө биднээс хамааралгүй нэг өдөр цалин зогсох ч юм уу нэг өдөр ингээд ажлын нэг сард ингээд доголдол гарах юм бол цаашид визний асуудалд нь юу гарчдаг тий. Тэгэхээр бүгдээрээ суугаад ярилцаал бүгдээрээ яаж давж гарах вэ ингээ тийгээд манай монгол залуучууд мундаг шүү. Тэгэл нөгөө хоолой барайл гэрээр гүгээл бүгдээрээ ингээл одоо дээр үеийг бодвол одоо ч бас социал медиа гэж гоё юм байна тий. Одоо тэр тийм ямар ч ингээл цацаал манайх хүргэлт үнгүү байна. Та гэртээ байжээ гээл. Тэгэл захиалга аваад тий. Хүргэж өгөөл гэрийн гадаа тавиал бие сайн юугаараа тий. Бие бодороо тэнхрүүлээрээ эмнэлгийн ажилчид, цагдаагийн ажилчид тийм хүмүүстэй ч ингээл тий. Хоол моолоо үнгүү дайлаад ч юм уу хэрэгтэй газар нь хүргэж өгөөл. Тэгсээр агаал даван тулсан. Эрийг бол би тухайн үед хамгийн хэцүү үе бид нар даван тууллаа гэж бодож байсан. Тэрний дарааш эдийн засгийн хямрал гараад ирсэн. Тэгээ нөгөө дайм болоод тэгтээ зүгээрээ дажгүй. Хаач байсан бид нар бол бас ягаад гэвэл ийм нэгдэлтэй байж чадж байгаа байхгүй монголчууд. Тэгээ ямар ч тохиолдолд бол тэгэл. Яг хоо жишээлбэл ингээ бүгдээр орлого багасчлаа. Баяр дээр бараг 50-д монгол хүний амьдрал тогтж байна. Таяр тий. Гэр тэрний чинь цаана гэр бүл байна. Тий. Таяр итгэжл ажиллаж байгаа хүмүүс тий. Тийм болохоор таяр тэр хүмүүсийн амьдралын баталгааг нь шийдэж гарах хэрэгтэй. Тий. Тэгтээ амжилттай л авсан байна шүү дээ. Тэгтээ яг энэ дэлхийн нийтийн ийм болохоор чи хүн 1.8 ашиг орлого бодохгүй байгаа шүү дээ. Сайхан тойр суугаад ярина. За энийг бид нар аль болох бага эрсдэлтэй даван туулах уу? Тэрийг л ярина. Тэгэхээр тий яаж гэдэг бол асуудал. Тий. Хэрвээ тэр үед ресторан хаацсан бол өстой айгүй хэцүү байдалд орох байсан. Хаагаагуудаа л бүр айгүй би бүр ресторана нэгэнт хүмүүс орж иж идэхгүй юм чинь хүргэл талдаа явцсан биз дээ. Тий, хүргэл талдаа явсан. Захиалга аваад гэртээ хүргэж өгөөд. Тэгэхээр энэ үеийг бол тийм байна. Тэр үед ажгүй. Дээр нь монголчууд эв нэгдэлтэй байж давсан юм байна. Тэгсэн эв нэгдэлтэй яалтчгүй одоо жишээлбэл ийм аюулт өвчин үе чинь би ч гэсэн ажиллаж чадахгүй гэртээ сууж яана гэж хүнтэй хөл би ирж ажил гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө манай залуучууд аягүй зөрөгтэй байгаа байхгүй. Тэгэл за ямар ч байсан бид нар ажиллах хэвээр манай дарга зэрэг ингээ өөрсдөө ч гэсэн ингээ зүтгээд байхад бид нар бүгдээрээ ингээ тгийгээл тэгтээ юу хүлээж байгааг мэдэхгүй мөртлөө ажилласаар гал гарцсан шүү дээ. Наадах чи өстой гоё. Би тэгээ дотроо миний хамгийн их ажижсэн бид нар нөхөртөөгөө хоёлаа гэртээ ирэл ярьдаг байхгүй. Тэр үуч амар цар дахал шүү дээ тэр чинь тийм. Яана бидний хамааралтай бидний бүртгэлтэй хэн нэгэн хүн одоо энэ өвчнөр өвдөд өгчхөөдөө тэгвэл одоо яана ар гэрдний юу гэж хэлнэ. Өөртөө ч гэсэн ингээл амар ингээл өнөөдөр юу болох маргааш юу болох мэдэхгүй зөндөл байгаа шүү. Тэгтэл ирээл ажиллаа хийгээл байгаа. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines.
Гэхдээ ингээд олон монголчуудтай ажиллахаар хүний газар ч гэсэн тийм бас амаргүй шүү дээ. Манай монголчууд нийтлээ авалгүй өөрсөндөө одоо өөр гадаад хүнд айгүй үнч ажилдаг мөртлөө өөрийнх нь дээр ирэхээр нэг эргэлээч байгаа юм уу? Эхэлдэг юм байгаа. Тэгээд нэг л гоморхоод юм уу эргэлээд байдаг. Гэхдээ бас яах вэ? Гайгүй. Надад бол бит хоёр бол ер нь хүнийг таньдаг. Ажилчтай авахтаа бол ер нь тэгэж хаа хамаагүй огт танихгүй авахаасаа илүү одоо жишээлбэл юу гэдэг чинь анх бизнес хэлж хагаад би тэр өөрийнхөө ах дүүсийн хүүхдүүдийг ч авдаг ч юм уу тий тэгээ аяндаа тэгжитэлтэй залуу чинь дуусна шүү дээ нөгөөдөл чинь эхнэр нөхөртэй болоод өөр хүүхд гаргаад одоо анх 20-т иржсэн хүүхдүүд чинь одоо 30-40-тэй болчлоо тэгэл байж л ажилчдын ах дүүс найз нөхөд гэл дандаа л ямар нэгэн байдлаар юм нэг холбоотой хүмүүс чи хизээч нэгнийхээ одоо юу гэдэг нь тий нэр нүрийг бараад бас нэг хүний нутагт ирээд муухай нүур гаргах тийм юм гайг байдаг байхгүй юу? Нэг юм сонирх юм. Одоо ухаанда таяр өөрсдийнхөө бизнес дээр Монголоос хүн авъя гэд хандхад виз бол гарч ийн. За энэ ийм учиртай юм байдیں۔ За бид нэр бизнес эхлээд дөнгөж эхлээд эхэлж хахад одоо би 10 жилийн өмнө хэмээр ярих гэж байгаа шүү заяа. Одоо энэ Шведийн засгийн газар одоо энэ цагаачин байгууллагаас айгүй сонио айгүй юм нэг хүмүүс чиглэсэн хууль айгүй их гаргадаг. Одоо жишээлбэл яадаг чи бид нар чи анх Шведэд ирээд айгүй олон жил хараар амьдэрсэн шүү дээ. Тэгээ байж идэл юу гэдэг чи олон жил хараар амьдэрсэн хүүхдтэй хүмүүсийг одоо ингээд засгийн газар одоо юунаас харж үзээд энэ олон жил амьдэрсэн одоо орчин өөрчлөгдсөн хүүхдүүд өршөөлийн хууль мөл гараад амьдрах хэрэг өгдөг ч юм уу тий. Тэрэнд нь одоо ингээд азар хамрагдаад амьдрах хэрэгтэй болцсон бид нар чинь. Тийм зөндөө монголчууд 100-аад гэр бүл авч ирсэн. Тэгээ байж тэгээд байж идэл эн чин цагаачин байгуулах чинь энэ хараар ажиллаж байгаа бол гим хоргүй ингээд ажил хөрлөөгээд энэ манай улсад татврын систем одоо татварууд өдөөд ажиллах хүмүүс зөндөө шүү дээ. Тэгэнгүүт л ажлын гэрээний виз гэж бас хууль шинээр гарч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт л тэр чинь ажлын гэрээний хууль гаргагүйт бид нарт нөгөө урд нь ингээд яагаад монголчууд ингээд хулгайгаар орж ирээ цагаачлаад хараар амьдраад эсвэл цагаачлаад ингээд нэг хэдэн төгрөгийг буцдаг байсан бэ гэвэл тэр тех шаардлага болчихж байгаа байхгүй цагаачаар орох шаардлагагүй. Яагаад гэвэл 2 жилийн виз аваад ажиллаа хийх тэр нөхцөл нь бүрдчихэж байгаа. Тэр их том давуу тал. Тий, тэр айгу том давуу тал. Одоо 10 жил тэр хууль чинь хүчин төвлөр байжгаад за нодлон жилээс огт байхгүй болоогүй л дээ. Гэхдээ бол одоо бас шалгуураа шангасан. Шин нам гарцсан. Одоо бол ер нь тэрийг байхгүй болгох талаас айгу их яригдчихэж байгаа. Яагаад гэвэл Швед өөрсдөө айгу их халамжийн одоо бодлого их байдаг. Дээр нь өөрсдийн хүмүүс ажилгүй ингээд тэтгэлэг аваад ингээд байгаад хахад яагаад гадны хүмүүс ингээд ажил хийх хэрэгтэй вэ? Яагаад тэндээс авах? Дотроос манай хүмүүсийг өөрсдийн ажлын төвчнөө тийм одоо юу айгүйх юу аваад гадны ажиллах хүчийг ер нь л байхгүй болох гээд байгаа шүү. За. Тийм юм айгүйх яригдж байгаа. Тэгээд тэр чинь олон жил бизнес хийгээд тэгэхээр 1 жил 2 жилийн орлогын мэдүүлэг янз бүрийн гарна. Энэ компани одоо найдвартай ихтэй тий найдвартай татвар төлөгч гэдэг ч юм уу. Тэгэнгүүт л ингээд цаанаас нь одоо цагаачин байгууллагаас одоо шивэдүрэл сертификат форито гэдэг одоо ингээд сертификат өгчөж байгаа байхгүй. Тэгэнгүүт л ингээд шалгаруулад бүх үзүүлэлтээр нь одоо урд жилийнх нь орлого зарлага бүх юмээ үзээд одоо бүх тэгэнгүүтээ манайх чинь тийм сертификат форито гэсэн. Тийм форитогод бол ерөөсөө 10 хоногийн дотор виз нь гардаг. Бид нар одоо яг хуулийн дагуу бол ажиллах хүч авах юм бол ажлын төвчөн дээр зар тавиад. Гэхдээ яг тэр зарны ингээд хуулийн дагуу ингээд ярих юм бол бүх хүнд нээлттэй байх хэвээр Европ болон одоо Европын холбооны бүх улсад бүх хүнд нээлттэй энэ ажлын зар тэрнээсээ л бид нар сонгож авах хэрэгтэй байхгүй юу. Тэгэнгүүт л яг хуулийнхын дагуу бид нар ажлын төвчөн дээр зараа тавиад 14 хоног байрлуулан зараа заавал сонирхсан бүх хүмүүст бид нар ярьцлага авна хариуцсан тий хариулна. Тэгж байгаа тэндээсээ яг нөгөө тоогоочоо сонгож авна. Тэгэхээр яг бид нар нөгөө яг хууль чангарсан булгаж явах нарийнэ гэж байдаг да тий. Яг Монгол хүний авахын тулд анхнаасаа одоо юу гэдэг чинь тий тавигдах шаардлагууд дотор өндөр тавиад. Тий Аз төрлийн тоогооч монгол хэлээр ярьдаг бол давуу талтай малтай гэл тий. Одоо юу гэдэг чинь тиймэрхүү үзүүлэлтүүд оруулж гарч аяанда тэр нөгөө сүшээ тоогоочийн тэгэнгүүтээ яг шивэд бол мэрэгжлийн сүшээ тоогооч гэдэг байхгүй шүү дээ. Дандаа энэ тэндээс ирсэн сурцсан хүмүүс л байгаа болохоос шивэд улс чинь ямар тий. Тэгээд энэ улсад бидний бизнес ингээд давуу талтай одоо өргөжин дэгчэд одоо нэмэр болсон юм бол бидний Аз царай байхгүй юу? Бидрийг бол хүн хараад Япон л гэж бодно гэхээс шүү дээ. Япон, Солонгос гэж бодно гэхээс л бидрийг энэ Тайланд энэ одоо юу гэдэг нь те энэ өөр хүн гэж ер нь боддог байхгүй. Та түрүүн татварын тухай ярьлаа. Тэгэхээр миний анзаарснаар жишээлбэл Америкт татвар төлөх нь иргэн хүний хувьд
үүрэг хариуцдаг. Тэгэхдээ хичнээн их татвар төлөх тусам өөрт нь ашигтай ийм байдал байна тий. Шведийн татварын тогтолцоо ер нь ямар вэ? За Шведийн татварын тогтолцоо бол маш өндөр. За урлагийн татвар 30%, ажил олгогчийн татвар 32%. За тэгээ байж идэл ерөнхийдөө за 62% гээ очиж байгаа. Тэгээ байж идэл ерөнхийдөө нөгөө ашиг гэж гардаг шүү дээ тий. Тэр ашигын татвар 22% гээл тэгэл ингээл нэмэгдээл одоо нэг өөрийнхөө нэг компани данснаас нэг мөнгө гаргаж авахын тулд нөгөө ахаад 22%-ийн татвараа төлөөл нөгөө мөнгө гаргаж аваад. Гэхдээ тэр үл яг амар хэцүү юм шиг бодогддог анх бизнес эхэлж байхад тийм үе бол байсан. Юу амар өндөр татвар байл гэж бодож шүү дээ. Тийм үе бол байсан. Гэхдээ ерөнхийдөө ингээд бид нар ямар орчинд амьдарч байгаа вэ? Бидний өөр хүүхд ямар орчинд өсөж төрнөж сурж боловсрож байгаа вэ? Ингээ бодохоор татварын бодлого сайн байсан та улс юм баян. Улс юм одоо юу гэдэг нь те ийм тогтвортой ийм сайхан хөгжиж чадж байгаа байхгүй. Ухаандаа та нар татвар өндөр төлдөг учраас Шведэд та нарын үр хүүхдүүд үнгүй сургууль, үнгүй имлэг, цэцэрлэг гэдэг юм уу? Эннийхээ төлөөс шүү төлж ийн л гэсэн үг байна. Тийм үү? Тийм. Бид нар их орондоо байсан бол 4 хүүхдийг боловсруулж чадах уу? Эрүүл мэндийн хамруулж чадах уу? Тэгэл ингээд бодохоор би бол одоо манай Монголч гэсэн татварын систем хүн болгоо иргэн болгон татвар төлөх үүргээ ухамсартайгаар одоо ойлгодог. Өндөр гэж битгий зүгээр илүү одоо цаашаа төлж байгаа татварынхаа хэмжээгээр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийх шаардах хэрэгтэй байна тийм үү? Тэрийг бол ерөөсөө хүн болго ухамсартай ойлгох хэрэгтэй. Би бол татвараа төлөх ёстой гэж боддог. Тэгэхээр энд бол би бол татварын системтэй айгүй баярлалтай. Ер нь бол өндөр юм биш таарцсан. Өндөр. Заримдаа би тэгж боддог гэж бид хоёр чинь сард бол ер нь сая кроны татвар төлнө шүү. Ер нь энэ их мөнгийг би ингэ бодохоор би заримдаа боддог байхгүй. Заагаас Монгол руу ингээд одоо олон улсын хамтарсан ч юм уу те янз бүрийн юм хийж энэ их татвар төлөгдөд байгаа мөнгийг одоо хүн чинь бас айгүй сонио олон жил болцохоор их оноо л бодоод идэм байлээ. Тий энэ их одоо мөнгийг ямарваа нэгэн байдлаар тийшээ оруулах юмсан гэсэн тийм бодол төрөд иддэг байхгүй. Заримдаа бүр ингээд толгой айгүйх. Тэгээд одоо жишээлбэл яадаг чи заримдаа ингээд компани зүгээс одоо жишээлбэл би Монголд одоо ингээд компани хооронд ч юм уу эсвэл яадаг чи нэг заримдаа нэг юу идэг штэ ивент итгэх тусламж гэл тиймэрхүү юм зумд яг хэвдэ бид нар олон улсын их хурл, оюутнуудын их хурл одоо юу гэдэг нь те тийм юмд яг заримдаа ингээд нэг тийм юм байдیں۔ Тэгээ яг албан ёсны компаниасаа ингээд өгчих гэхээр одоо бид нар эн чинь бүх юм нь одоо цаана ил тод байх хэвээр. Тэгээд ингээд Монгол руу чиглэсэн ингээд албан ёсны юмд ингээд өгөх гэхээр яг тэр улсын байгууллага байдаг байхгүй. Эсвэл нэг хувийн данс өгөөд идэг те. Эсвэл яг ингээд идэг. Тэгэхээр тэр эсвэл би одоо яадаг чи асрамжийн газар ч юм уу. Эсвэл би яг Монголын улсын имлэгт ч юм уу те. Би одоо энд байгаа Монгол компани байна шүү дээ. Одоо ингээд хөрөнгө оруулалт баг зэрэг тусламаар байна шүү дээ те. Тэгэхээр ингээд хувийн данс өгөөд идэг. Тэр чинь би хуйлаж өчөж байгаа гэсэн үг. Тэгээд ерөөсө зогсчод байт. Жишээлх юм бол одоо ижидийн орн чинь яг ингээд өөрөөр яваад байгаа байхгүй. Одоо манай зээдүүлдэг ганцхан тийм. Гэтэл эдгээр чи яг өөрсдөө яваад олон улсын хэмжээнд ч гэсэн ер нь гадаад байгаа монголчуудад ханддаг юм. Тэгэхээр тийм маягийн байгууллагууд бол боломжтой. Яг гэвэл дандаа олон улсын аудит орж идэг, хяндаг тийм. Юу юунаас илүү татвар ил тод байх нь хамгийн чухал юм байна. Тэг угаасаа тийм. Манай энд ч одоо бүх юм нээлттэй газар чи бид нар жишээлбэл өөрийнхөө компани данснаас өөрсдөө цалин л гаргаж авч болно. Өөр юу ч болохгүй. Тийм. Цалин л авна. Би юунаас мөнгө авах гэж байгаа бол цалин авна. Ашиг авах юм бол татвар төлнө. Тийм. Нөгөө ашиг гаргаж авах нь венстэ гаргаж авах юм бол заавал тэрийгэ бүр ингээд өөр тэр татварын албад нь мэдэгдэжээ. Дээр нь тэр нөгөө ревизор мэвсорн тамга мамгадаарч бүх юм бэлэн болсны дараа татвараа төлжээд мөнгө гаргаж авна. Өөр юм байхгүй. Тэгвэл ерөөсөө хяналт нь сайн юм байна тийм. Гэхдээ яг нөгөө залуу хүүхдүүд юм хууль дүрмээ сайн мэдэхгүй залуу хүүхдүүд компани ичээд нөгөө нэг орж ирсэн орлогоо яг өөр юм шиг хэрэгжилж байгаа. Хувийн юм шиг хэрэглээд Монгол байл. Дараа нь болчихдог байхгүй тийм. Дараа нь тэр чинь нөгөө энэ мөнгөө буцаач гэж тэгж байгаа юм чи жилийн дараа. Яах гэж энийг хэрэгэлсэн одоо хэрэглэх ёсгүй юм. Манай хууль дүрмээр юм байгаа. За татварын тухай тэгж ойлголоо. Дараагийнх нь асуудал даатгал. Ямар нэгэн байдлаар өндөр хүчилтэй оронд бизнесийн эрсдлээс хамгаалахын тулд даатгал. Хуух хүнийч бай, компани даатгалын талаар Швед ер нь ямар өөр юм?
даатгал ч өстой айгуу том хамгийн чухал юм. Гэхдээ одоо 20 жил болцсон бид нэр одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс бол бүрэн даатгалд хамаарагдах юм бол одоо л хамаарагдаж чадаагүй л гэсэн үг. За. Одоо ингээл жишээлбэл яадаг чи нэг ресторан авах гал ингээр нэг юм байгууллагатай гэрээ хэлцээрэй гэхээр заавал даатгал шаарддаг байхгүй шүү дээ санаас. За нөгөө даатгалын яг үнэн ном журмаар нь хэлэх чигээл тэгэхээр жилийн орлого ингээл яг нөгөө нэг олж байгаа бүх мөнгөнийхөө тэрэндэн тохирсон даатгал чинь бүр тэрнээс амар юм болчдөг. Тэгэнгүүт тэр мөрөө чинь бодоод бид нар бол яг гадаад би ч одоо гэртээ хуулийн үнэтэй хүн шүү дээ бас. Тэгэл хүүхд мөхт ингээл тэглэж гисэн хизээч тэр чинээний одоо юу янз бүрийн бодлогод буцааж олж авах магадлал ер нь байхгүй. За тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр даатгалыг бол яг мэдээж гэр бүлийн даатгал, орон байрны даатгал, үр хүүхдийн даатгалтай бол хийх ёстой. Тэрийг бол хийлгэх нь янз бүрийн болох юм бол одоо амь насны даатгал, ажилчдын даатгал бүх юм хийх ёстой. Тэд нар маш өндөр тийм. Тэд нар бол өндөр. Одоо ажилчид гээл тэгэхэд энэ ажлын гэрээ виз гарахын тулд 7 даатгал заавал хийлгэж даатгалаа төлцсөн байж маш өндөр даатгал төлнө шүү дээ байгууллагаас бол. Тэгжээж виз нөгөө. Тэгэхгүй л хүний нутагт ирээд янз бүрийн асуудал гаруул яах юм те. Тэр чинь одоо яг миний мэдих нэг тохиолдол байгаа л да. Ингээд нас ороод ингээд бол даатгал үнэн мундаг юм байна. Үнэн яг ерөөсө тэр хүний оршуулганд гарч байгаа бүх зардлыг улсаас ерөөсө өгөхтэй бол. Гэхдээ ард нь тэр хүн яг байгуулгын хүчтэй байх хэрэгтэй байхгүй бүх даатгалаа хэлгэцсэн. Янз бүрийн бодлоо гэхэд байгаль даатгалгүй байсан бол тэгэл байгууллага даатгалгүй байсан бол тэгэл өнгөрөө юу ч олж авч чадахгүй. Тэгэхээр хамгийн чухал юм. Нөгөө нэг рестораны даатгал гэдэг нэг юм яригддаг байхгүй яг нөгөө орлогын даатгал матгал гэдэг. Тэр бол бас айгүй хэцүү байт юм а. Тэрийг бол би яг одоохондоо тэр чинь энэ олон жилийн үйл ажиллагаа ингээл тий. Гэхдээ бид нар хувьд бол яах вэ нэг хоосол ресторан авал өөртөө засваргээл өөртөө бүх юм ингээл зүтгэж байгаа болохоор тий яг за энэ зэргийн риск энэ зэргийн юм уу бол баг бурхандаа даатгал заримдаа бол орхин шүү дээ. Японы номер 1 Montbell брэндтэй хамт тухтай илээрэй. Нэг хулганы нэг шиг жоох юмнуудад ингээл ажиллаад амьдрын шүү дээ. За офис гэж энийг хэлдэг. За энэ миний ажлын байр. Гоё. Ийм жижиг. Тэ. Ийм жижиг энэ дээр суугаад ажиллаа хийдэг юм байгаа. Тэгэхээр нөгөө оонрууд нь хамгийн том офистэй. Тий. Ажилчид нь хөөхий амрахч газар байхгүй тий. Тэгээ энэ жижиг өрөөг битээр аягүй их бэлгшээдэг хуучин нөгөө банк байсан юм байлээ. Банк. Тэгээд энэ том сейфийг дийлэхгүй авч яваагүй юм байлээ. Тэгээд энэ том сейфүүдийг энэ хавьд жорлон байсан юм шиг байлээ. Тэгээд тэрийг онгоолгоод би өөртөө контор хийцэн. Тэгээд хамт олон энд байна. Тий. Манай хамт олон. Ямар гоё яагаад тий. Дандаа шижигнсэн залуучууд. Стогой. Би 2019 онд оны шилдэг өргөмжлөлгээд би нөгөө Европын бизнесмен эмэгтэй болж ирсэн. Санаанд үгэж жаадан шагналцсан. За тийшээ бас энэ байна. Тийм бай. Энэ одоо энэ нэг шар өнгөтэй гүйлдэг гэдэг байгаа. Энэ бол одоо манай монголоор шилдэг татвар төлөгч одоо юу гэдгийг шилдэг компани гэх юм уу? Тийм одоо цаанаас нэгэ шалгаад үйл төлбөргүй одоо тий юу тийм юм өгдөг байхгүй. Энэ хоёр талархлын бичиг одоо хоёр ерөнхийлөгчийн үед нэг 2 жилийн зайтай битэр нөгөө Германд нөгөө Монголын хөгжлийн гарц гэдэг нэг эрдэмшлэгийн хурал болдог шүү дээ. Оюутнуудын ихтгэл мэлтгэл тавиад тэрийг битэр байнгын ивент итгэдэг. 2 дугаар байрын шагналын нөгөө юу яадаг. Гэхдээ оюутнуудыг их дэмждэг. Тэгээ энийг гэхдээ айгүй гоё юм байлаа. Ийм нэг бас нэг баярлалаа маань оюутнуудыг дэмжсэн гэдэг ингээд нэг энийг гоё жазлаад үлгцэн байгаа. Энэ гоё зураг. Улаанс өөр орхны улаанс Тэгээ бид хоёрыг нэг анх амьдрах эрх мэрхээ аваад амар олон жилийн дараа нутагтаа очисон чинь
Хатуу хамаатан садан маань бэлгэлжсэн. Одоо яг хэн бэлгэснийг санахгүй байгаа ч гэсэн ямар ч байсан л эх орны минь тий. Тэгэл энийг аваад явдээ. Тэгэл энэ цугаал ажиллая. Германы аялын брэнд Jack Wolfskin. Бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авах хэрэгтэй болдог. Ер нь бол цаашаа өргөжүүлэхэд хамгийн гол түшиг нь зээл. Манай Монголд болохоор хэрвээ тэр бум төгрөг зээлхийн тулд бараг 2 тэрбумын хөрөнгөтэй гэдгийг нотлох хэрэгтэй болдог тий. Одоо яг хууль ёсоор нь харах юм бол 2 тэрбумын хөрөнгөтэй хүн тэрбумын зээл авч яах гэдэг юм яг гэдэг шүү дээ тий. Шведэд зээлийг яаж? Зээл бол ийм тогтмол ажилтай. Үйл ажил одоо жишээлбэл манайх чинь ингээд энэ чинь нөгөө бүх юм цаанагийн хяналт нь харагдчихдаг байхгүй энэ өөртөө өргөө юу орлого зарлага бүх юм. Тэгээд хэр зэрэг татвар төлж чинь. Хэр зэрэг татвар төлж чинь. Тэр яг тэрэнд нь одоо тохирсон ч юм уу. Одоо бид хоёр төлөв ерөөсөө хувийн компани, улсын компаниас та хаасаагүй эндээс хэдэн саяар наваа гэл зүгээр ингээд рекламын хаалгаар орж идэг ш. Тэрэн шиг л орж ирээд байдаг. Хондоо юм байхгүй юу? Тийм болсон мэдээ. Та нарын үйл хөдлөх хөрөнгийн баталгаа нь чухал биш. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай явж хэр их такс төлж ийн гэдгээр та нар зээл хөөцөлдөг биш. Банкуд та нар санал тавьдаг. Эднэр бол угаасаа орлогын тогтмол ордог хүмүүс байна. Эднэр ийм хүмүүс байна. Эднэр харин ч зээл аваад улам өргөжүүл тэднэр ч шигтэй энэ хүмүүс ч. Тийм одоо тэр чинь мэдээд байна шүү дээ. Тийм. Тэр битэл ингэдэг ганцхан бизнес хийгээд байгаа ч хүмүүс биш заяа. Одоо жишээлбэл нэг хүн Шведэд орж ирлээ. 1 жил ажиллаа. 1 жил одоо жишээлбэл 22 онд ажиллаад бүтэн ажиллаад дууслаа. Тэгэнгүүт 23 оны 3 сар гэхэд 22 оных нь жилийн одоо орлогын үзүүлэлт гарчдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр чинь цаанаас нь бас хараад байна шүү дээ. Өө энэ хүн чинь сарын тэдэн төгрөгийн цалинтай. Тим юм хүн байна. Ийм орлоготой. Энэ хүн зээл өгөхөд бол би хангалттай. Та зээл авах уу гэд цаас ирээдэг байхгүй. Тэгэхээр гол нь банк биш шүү дээ. Зээл өгөөд хүүгээр нь өөртөө санхүүждэг учраас зээл авах нь өөртөө хайж шээ. Өөртөө хайж байна тийм. Тэрнээс шүү манайх шиг одоо өөрөө ингээл банкуудыг царайчлаад яваад байх. Сожигдсан байгаа тийм. Тэхийн тулд такса төлдөг байх хэрэгтэй. Бизнес чинь байнга тогтвортой байх ёстой. Тогтмол ажилтай байх ёстой. Тогтмол байх ёстой гэдэг. Байгууллага ардаа маш тийм. Тэрнээс шүү одоо тийм үйл хөдлөх хөрөнгөө тавиад чи зээл аваад төлж чадахгүй үйл хөдлөх хөрөнгө чинь хурааж авна гэдэг юм байхгүй юм биш. Үгүй энд юу ч тахгүй. Зүгээр одоо тэр чинь чи төлөх чадвартай юу тэгэл төлөх юм шүү дээ. Чадвартай. Гэхдээ ингэдэг заяа үйл хөдлөх хөрөнгө бодлож авна. Одоо жишээлбэл байр бодлож авахд 15% бэлэн мөнгө төлдөг байхгүй. За. Урьдчилгаа. Тэгэл үлдэгдэл мөнгө нь банкнаас зээлдэг. Суулах уу? Цоо энэ чинь нэг өгөх юм бол 50% жилээр өгнө. Тэгээд тэгэхээр нөгөө иргэн хүндээ илүү тухтай амьдрах боломжийг олгож. Тэгэл тэр чинь нөгөө нэг тэг хөө бахтай тэгээд сар-сардаа нөгөө цалингаасаа ингээ буцаага 50 жил хэлэх гэдэг шүү дээ. Төлөвлөлт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг ёсондоо энэ оронд зүгээр баян хүнд атаарах биш өөрөө баян хүн шиг амьдрах боломж байна. Тэр нь чи өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Чи ажилласаа хийдэг байх хэрэгтэй. Татвараа маш сайн төлдөг байх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ чамд боломж байна л гэсэн үг нь шүү дээ, тийм. За. Гоё яриа байна. Одоо хэдүүлээ гэр бүлийн тухай яриад байна. За, хүний газар ингээд одоо та Монголд гэрэлсэн байж байгаа гэсэн бэ, тийм үү? Бид хоёр энд гэрэлсэн. Энд танилцсан, энд гэрэлсэн, хурмаа хийсэн. Яг го тухайн үед ингээд бараг бичиг баримтгүй хараа шахуу амьдарч байхдаа хурмаа хийцээ ир шүү дээ. Тэгээд яг нөгөө огт таньж мэдгүй усуудад бол ингээд харахаар ингээд бичиг баримттай юм шиг амьдраад байдаг. Тэгээд хурим нараа хийгээл тэгэл ерөнхийдөө хүүхд мөхтэй гараал тэгэл бижигнүүлсэн хоёр шүү дээ. Хурмаач хийсэн хүүхдээч гаргаад компаниуд байгуулаад ажиллаач хийгээл тэгэл ингээд нэг л мэдгэд нэг мэдсэн чи ийм үнэр өгсөн. Ийм 50 60-аад олцсон. Одоо ч манай
цагаан сарын зураг туулах 60 70 80 хүн байдаг шүү. Гэр бүл өөрөө өгч явахтай гэхээр Би нэг юм анзаарсан. Ухаанда гадаадд гэр бүл болоод амьдарч байгаа залуус одоо зөндөл асуудал гарна шүү дээ, хоорондоо муудалцаал, янз бүр болно, гомдох үе гарна. Хэн нэг нь ингээд аав ээж руугаа юм уу, найз руугаа гүйж очиод тэнд очиод одоо нэг хэсэг гомдлоо тайтгартал тэнд байгаад одоо боломж байхгүй шүү дээ, тийм. Тэр налтруу яг энэ тухай бодчихлоо. Монголд яагаад хүмүүс ажил хийхгүй зүгээр ингээд амьдраад ээж болтдог вэ? Хэн нэг эрхлэх хүн байгаа байхгүй юу? Байж байна. Энд нэг өдөр ажилгүй суух юм бол одоо очих газар байхгүй. Тэ. Одоо тэгээ яах юм? Одоо тэгээд хоёулаа байгаа мөнгөнд дуусчин тэ. Тэгэхээр яг гадаад амьдарч байгаа хүмүүс бол тийм асуудал баг байхгүй шүү. Би тэгээд юу харсан гэхээр гадаад байгаа монголчуудын хувьд гэр бүлийн үнцэн гэдэг нь асар өндөр болдго юм байна. Тийм. Ягаад гэвэл одоо хаяад хаавч дээр очих харгалга тий. Дунар дээр нэг найз дээр хин нэгэн дээр очиод энэ муу намайг ингээд гэж ярих боломж яадаг. За тийм учраас хоёлаа яаж хийгээл учраа олох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр гадаад байгаа монголчуудын хувьд гэр бүл гэдэг юу юм? Хамгийн чухал зүйл гэж би харж байна л да. Таарийн хувьд хамгийн чухал зүйл гэр бүл, хариуцлага. Үр хөвгтэй олсон бол үр хөвгтэй тэр бол эцэг одоо ингээд яг би нөгөө Монголд байх үеийн залуу байх үеэ ингээд бодоод байхаар нэг хүүхд гаргасан бол эцэг их л өсөх хэвээр юм шиг харж өгөх хэвээр юм шиг эмээ өдөр навж орхичдаг тийм юм л байдаг байсан шүү дээ. Одоо энэ гадаадд байгаа хүмүүсүүд хүүхдээ өөрөө өсгөнө гэдэг чинь айгүй өндөр хариуцлага байгаа байхгүй аав ээжийн давхар хариуцлага хүүхэд гаргана гэдэг чинь тэр гаргасан хүмүүс нь л хариуцлага. Хүүхэд гаргана гэдэг чинь санаанд байж байгаа гаргацдаг ч юм биш анханасаа төлөвлөж байна энэ үнийг хэн болох вэ тий ямар мэрэгчлээ хүн болох вэ одоо бид нар насанд нь биш одоо цэцэрлэгт орохоос өмнө ингэх ёстой одоо эд насанд нь сургуульд орохоос өмнө одоо байг л гэхэд бид нэр за 4 5 настайд нь одоо яг эд ёстой нэг ингээд нөгөө ийм порлон шиг ингээд юмыг хүлээж авдаг үед нь ийм юм сургах ёстой тийм юм сургах ёстой тий тэр мэрэг чинь бүгдийг тэгэл аяанда тэгэл ер нь айгүй их юм уншиж судалж мэддэг болчтой юм байна. Тийм тэгээд дээр нь хүүхдэд дагаад хөгжөхөөс. Тийм хүүхдэд дагаад хөгжөхөөс. Бидний үед чинь бол өстой юу сурдаг байсан шиг гэдэг салагдаад байдаг. Хүүхд гэж боддог байсан чинь одоо хүүхд том асуулт маш их хариуцлага өгдөг юм байна. Харин тийм. Ямар одоо яг энэ арга хэмжээнд ерөнхийдөө хийжсэн бүтээлүүдийн дээр байгаа юм манай хүмүүс. Аль бол Монголоор нь байх гал. Монгол хүмүүстэй ойр байх гал. Монгол хүмүүс башлаа өгүүлдэг гэл. Тэгээд яг орчныг нь бүрдүүлж өгч шин. Одоо энэ төгөлдөр хуур ямар энэ үед ямар гоё төгөлдөр хуур. Ятага байн мөрөн хуур тэнд бас нэг жижиг манай мэдээ заадаг юу лээ. Манай Явч биш явч хууч байна. Энд бүрээ байна. Аль бол тэгээд энэ цахилгаан хөгж юм байна. Чангалаар тоглолтын хийсэн шүү дээ. Миний бүр нөгөө алсад цугаа ээж дуулаа. Тэгээд чи дуулаад өгөхгүй юу одоо? За тэг чи тэрийг бол өстө чадна шүү. Чадна шүү дээ. Тийм 5 минут юм. За.
гадаад төрж өссөн хүүхдүүд, монгол хүүхдүүд монгол хэлээ мэдгүй, монгол зашлаа мэдгүй. Тэгээ бид нар ер нь харь оронд иргэн бэлдээд байгаа юм шүү гэж. Би болохоор нөгөө талаас нь огт өөрөөр хараад байгаа байхгүй. Энд бол одоо Монголын одоо том баялагууд энд өсөж байгаа шүү гэж тийм. Үнэн. Тэгэхээр танай гэр бүлийг хэн надаа мэндэ ус магтаж ярьлаа л та. Ерөөсөө ингээл хүүхдээ одоо монгол чиглэл юу бол байна бүх юм давж сургадаг. Тэгэхээр хэдийгээр хүний газар амьдарч байгаа, хүний нутагт амьдарч байгаа ч гэсэн өөрийнхөө өр хүүхдийг монголоор нь үлдээн гэдэг бас их том хариуцлага юм тий. За энэ талаар ерөнхийдөө энд чинь юм байхгүй. Бид нар энд хэдий монгол хүн амьдраад Европт амьдраад байгаа боловч хүүхэд өсөж байгаа орчноо дагаад сургууль соёлоо дагаад яг Европ системээр өсөх гэдэг. Тийм угаасаа тэрийг бол зогсож чадахгүй. Зогсооч чадахгүй. Тийм болохоор монгол соёлыг бид нар өвлүүлэх ёстой, сургах ёстой. Тэрийг одоо яаж өвлүүлэх вэ гэдэг маш их том асуудал болчиход байгаа байхгүй. Тийм. Бид нар ингээ өвлүүлэх гэдэг эдгээр чинь ингээ Европ соёлоор яваад байдаг, Европоор яваад байдаг. Тэрийг бол хүлээж авахд маш хэцүү шүү дээ. Монгол соёлыг. Тэрэн дээр чинь ингээл яг тийм асуудал болж байгаа байхгүй. Тий. Ээж хүний үр том доо. Ээж өстө маш том байдаг аа. Ер нь ингэдэм байлээ. Эх орноосоо олон жил гадаад явж байгаа улсууд бол ер нь Монголоо гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй өөр хүүхдээ харин ч бүр ингээд Монголыг мэдрүүлэх гээ те. Ялангуяа ээж хүн бол за их хэлийг яаж сурах вэ? Одоо жишээлбэл манай хүүхдүүд бол за том охин бол яхаа ер нь бол их хэлээ огт мартаагүй. Тэгээ ер нь бол дайжгүй. Гэхдээ тэр үедээ бид нэр бас яхаа мөнгө төгрөг бизнес хийгээгүй байсан болохоор бол яг ингээд одоо энэ гурван жоохон шиг ингээд бүр ингээд урлаг соёлоор үл явуулж чадаагүй. Гэхдээ бол маш их төлбөр төлөх. Тийм маш голны эдийн засгийн асуудал байна шүү дээ. Цаг за байгаль гээд өдөрт 3 дугууланд явж байгаа хүүхдийг нэг машинтаа төхүүлээд өгч нэ тий. Эсвэл машин тэрэг за жолооны өмнөхөөс ахуулаад хүний нутагт чинь эхлээл нөгөө суурийн тавихын зөндөө шүү дээ тий. Тэр чинь эдийн засгийн асуудал. Тий эдийн засгийн асуудал. Ганцхан тий тэгээд ингэдэж шүү. Тэгээд хүүхдүүдээ за 2 дахь охин маань 5 нас хүртлээ бол ер нь баг огт монголоор ярьж чаддгүйсэн баг. 4 нас. За тэгэнгүүт доотлохын дүүнд гарцсан чинь нөгөө дүүдээ ингээл нэг шинэ хүүхд гарч гарах хүүхд чинь аяг хэцүү байдаг шүү дээ тий. Тэгэнгүүт л за энэ хүүхд ерөөсөө болохгүй байна. Энэ ерөөсөө бид нэр ингээд орчноо өөрчлөхгүй болохгүй юм байна гэл. Тэгэл яг адилхан ийм хүүхд мөхтэй ээж аавуудыг хайгаал тий тоглох хүүхд хайгаал. Тэгээ манай шивэд чинь ганц авах юм нь айвуу мундаг хүмүүс шивэдэд одоо жишээлбэл урлагийн хүмүүс л гэдэг бүр мэрэгжлийн бүжгийн багш байна. Мэрэгжлийн хөгжмийн тэгэхээр бүх мэрэгжлийн хүмүүс байна заяа. Төгөлдөр хуур юм уу байж болох бүх хүн байна. Жүжигчин, сэтгүүлч одоо ерөөсөө тэгэл яг адилхан ойролцоо насны хүүхдээ одоо тийм нэг бүжгийн хүнийх нь олоод манай нэг хидаа ээжүүд яг нэг үеийн хүүхдүүдээ сурах дагуулчаад чи нэг чаддаг юм аа хүүхдүүдэд заагаад өгөө дугуйлан нээгэж ингээд тэгээд нөгөө хоорондоо тоглож ингэж монгол орчноо бүрдүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэнгүүд тэр дотор чинь цэцэрлэгийн багш байна, бага ангийн багш байна. Тэнгүүд яг ингээд сонирхлоороо ингээд эцэгч чинь нэгдэж тоглож ингэж явсаар хагаад нэгд мэдгээ тэр чинь дугуйлтаа үсээд. Тэгээ өөртөө хайгаадаа энэ мэрэгжлийн өөртөө зааж чадахгүй юм чи байлаа. Би бол хүүхдүүдэд яг одоо дууны үгийг бол үгийн чиглүүлээд ингээд заач чадна. Гэхдээ яг дуулахын зааж өгч чадахгүй, хөгжмийн зааж өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн багш хайгаад тэгээ санал болгоод энд нэг тэдэн хүүхдэн чи нэг дараахан шавьяад ингээд тэгэл тэр чи өсөж хөгжиж ингэж явсараа л нэг л юмтгэд одоо 10 жилийн дараа ингээ харахаар манай шивэдэд бол дугуулт айгүй мундагч Монгол сургууль 2 3 шиг Монгол сургууль байна. Багш нар бол дандаа мэрэгжлийн мундаг, хөгжмийн 2 3 сургууль байна, мэрэгжлийн 2 3 сургууль байна. Дандаа хагас сан бүтцэн гэж хэлдэг. Одоо бүр ингээд цаашаа нөгөө сампингийн юу гэдэг вэ? Сорбон сампин гэж байна. Оюун ухаан одоо бүр өстө хөгжиж өгсөн. Тэгэл хүн одоо юу л хүүхдтэй хүсхийг заахыг хүсэж байна. Бүгд байна. Дандаа мэрэгчлэн. Тэгэхээр их том давуу тал байна тий. Мэрэгжлийн ангилны багш мундаг хүмүүс байгаа. Миний яг ээж хүний зүгээс ганц одоо миний ихрхэмэлдэг бол би зааж чадахгүй юм а хүүхдтэйгээ загнаа зодоо сургаж чадахгүй байж хаа. Мэрэгжлийн үнд нь л ингээд мөнгө төлөв. даахраад ингээд тий. Тийм л юм байна.
уулзаж ярилцахад үнэхээр таатай байлаа. Тийм. Та хоёрын цаашдын бизнес чинь бас амжилт хүсье. Дээр нь ингээд танай гэртээ бид нар өнөөдөр ингээд зочлохоор бүхлийн Монгол ахгүй байна. Тийм. Яг л Монголоороо гэр орондоо хүртэл яг л ингээд Монголоороо байх аль болох энэ боломжийг бүрдүүлэхийг хичээсэн чинь харагдаж байна тийм. Энд бас ингээд зөндөө гоё тийм Монгол гэсэн сэтгэл байна. Нөгөө хүүхдүүдэд сургаж байгаа болохоор аль болохоор Монгол орчныг байлгаад идэх байхгүй тий. Тэгээд эднэр ч хөөрхөн одоо энэ юу наадам орчин тэгээд энэ аягал гэлэхэд бүх барилжээ нэгжээ тэгжээ энэ миний малгай юм тэрний малгай юм гэлээ. Яг сурах юм зөндөө байдаг энэс. Тэгээд маш их бахархаж байна. Гадаад бизнес хийж байгаа монголчууд Монголдо очиж Монгол хөгжүүлэх биш энэ том зах зээл дээр цаашаа аль болох хоорондоо нэгдээд явах нь Монголын ирээдүйд хэрэгтэй гэж би хардаг. Өөрөөр хэлбэл манай зах зээл чинь 3 сая хүнтэй зах зээл шүү дээ тийм. Гэтэл өнөөдөр энэ том зах зээл байж байна. Та нар улам цаашаа явах ёстой тийм. Илүү их том хүрээнд явах хэрэгтэй байна. Магадгүй би гадаад бизнес эрхэлж байгаа монголчуудыг магадгүй 5-10 жилийн дараа Монголд хөрөнгө оруулалт хийх хүмүүс тий гэж хардаг. Тэ. Бас Монголын бизнесийн орчныг өөрчлөхөд та нарын дэмжлэг бас маш их хэрэгтэй байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр ч гэсэн бид нар яг энэ тухай өгүүлж байна те. Бас олон хүн энийг эргээр хараасаа гэж хүсэж байна. Дээр нь гэр бүлийн үнцний тухай бол маш гоё сэдвээр ярилцлаа хэдүүлээ те. Тэгээд та бүхэнд маш их амжилтыг хүсье. Өнөөдөр бидний хүлээж авч, бидний саналыг хүлээж авч өрсөнд маш их баярлалаа. Тэгээд энүүгээрээ дамжуулаад бид нар бас Монголын залуучд зөндөө олон хэрэгтэй санаа өгсөн баг гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа.